10 сартай хүүн эгчийнхээ донор болох гэж байна. 9 настай эгч нь төрөлхийн цус төлждгүй эмгэгтэй. За том болж охин өсгийн хэрээр энэ эмгээг нь архагшиж эмчилгээгүй болжээ. Харин Турк улсын эрүүл мэндийн салбар 450 сая төгрөг байвал бүрэн эмчлэх боломжтой гэдгийг дуулгажээ. За эцэг эх нь хүүхдүүдэд аврахын тулд байж болох бүхнээ зориулж сайхан сэтгэлтнүүдээс дэмжлэг хүсэж байгаагаа биднээр дамжууллаа. Инхч охин 9 настай 3 дугаар ангийн сурагч хавдрын эмч болох хүсэлтэй. 9 настай охин ирээдүйн мэргэжлээ тодорхойлох улсын шалтгаан нь түүний өвчин. Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн хэцүүхэн хариултыг түүний гэр бүл жил гарангийн өмнө сонсчээ. 2023 онд хамраас нь цус гоожиж биеэр нь тууралт гарснаар түүний өвчин хэлж олон сар эмнэлгээр явхад архаг цус багталт буюу цус төлжилгүйдэл гэх хариуг сонссон байна. Жил гаруй хугацаанд 14 удаа эмнэлэгт хэвтэж цус сэлбүүлж шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийлгээд байгаа юм. Тэгээ хөвт болгондоо бид тэр цус хийлгээд байгаа байхгүй. Цус багталтаас гарах эмчилгээ хийгдэн гээд цусаа сэлбүүлээд дээрээс нь нөгөө шинж тэмдгийн эмчилгээнүүдээ хийгдээд эмчилгээ хийдий ингээд хийгдээд яваад байгаа ч гэсэндээ миний үр дүн ердөө гарахгүй эмчилгээ үр дүнгүй байгаад тэгээ одоо нөгөө байнгын цус хийлгээд байгаа учраас илгэнд нь өөрчлөлт өгөөд илгэний одоо нөгөө шинжилгээнд өөрчлөлт одоо илгэний асуудлууд гарчаад байгаа. Дээрээс нь одоо бид хоёр одоо ингээд нэг удаа ч юм уу их хэмжээний ингээд цус алдах юм бол тэрийг барьж авах бас айгүй хүндрэлтэй болчоод боломжгүй болчоод байгаа учраас яаралтай хугацаанд ингээд Туркус руу явах гад бидэд 6 сарын 17-нд явна гэж төлөвлөсөн юм. Тэгэд энэ онш маань нөгөө чөмөг шилжүүлэн сулгаа хаалгаа хийгдэн. Туркусын Medical Park гэдэг эмнэлгийг сонгоод материалаа явуулсан. Тэгээ миний өхнийг хаалгаа одоо хийгээд бүрэн идэх боломжтой гэсэн хариу ирсэн. Тэгээ энэ хаалгын зөвхөн донортой хийгдэн. Тэгээ донор нь болохоор өөрийнх нь төрсөн эгч ах юм уу эсвэл дүү байх шаардлагатай гэж хэлсэн. Тэгээ бид хэдийн хувьд бол одоо 10 сартай хүүтэй баг уу маань. Тэгээд эмчтэйгээ яриа зөвлөж жагаад 10 сартай дүүг нь одоо эгчийн донороор Туркус руу авч явах гээд битэд ингээд одоогоор болонгод цус нь хүндрээд одоо цус сэлбэх боломжгүй болоод ер нь эмнэлгээс нь тийм цус сэлмээргүй байх гэсэн хариу ирсэн. Яаралтай эмчилгээ илгээ гэсэн. Тэгээд одоо энэ 450 сая төгрөгийн хаалганд бид нар явна гэдэг нутгийнхаа хамт олноос ингээд тандив аян цуглуулад одоо ингээд Монголынхаа ард түмнээс одоо ингээд тусламж өгөх байгаа явж байна. За залуу хосууд Дорнод аймагт ажиллаж амьдардаг. Өнгөрсөн 4 дугаар сараас өөрсдийн хүрээлэлдээ хандивын аян эхлүүлж 100 орчим сая төгрөгийг цуглуулжээ. Залуу хосууд хүүхдээ эрүүл саруул болгох хүсэл байвч эмчилгээний нийт зардал болох 450 сая төгрөгийн өмнө хүчин мөхсдөж ард түмэндээ хандаж байгаа нь энэ юм. Манай улсаас энэ төрлийн эмчилгээг гадны улсад хийлгсэн цөөхөн хүн бий эмчилгээч үр дүнтэй болж тэд эрүүл саруул болсон байдаг юм байна. Хүүхдийнхээ эмчилгээг яаралтай эхлүүлэхгүй бол охины дотор эрхтний үйл ажиллагаанд өөрчлөлттэй гарч ирхэлснийг эмчнэр анхааруулж яарвчлан Турк улсыг зорихоор болоод байгаа юм. Инхч охин 10 сартай дүүтэйгээ эрүүл саруул болох том мөрөөдөлтийн алс холыг зорих юм.